хүүтэй мөнгө арилжаа хувийн арилжааны банкнд байршуулчаад тэр нь өөрөө цаашаа зээдийн хүү өндөр болох суур нөхцөл болчиход байгаа байхгүй юу? Тийм газар энэ мөнгийг хүүтэй байршуулдаггүй бол тэгвэл тэр банкуд ирээд байгаа шиг зээл чи өөрөө жилийн 1-2 буугаад ирэх байхгүй да. Банкудад юу гэж ярьдгийг гэхээр хэрвээ засгийн газар болон Монгол банк их үүсвэрээ хүүгүү өгөх юм бол бид нар үйл ажиллагааныхаа зардал тэгээд ашиг нэмээд жилийн 3-аас итэхгүй өгч болно гэж ярьдаг байхгүй банкуд өөрсдөө. Тэгэхээр чинь энийг цэврийн неолиберал монетарист онол тархин угаалгацсан тийм мохор зүсгтэй хүмүүс үний юм шиг хийгээд идэг. Тэгээ өөртөө ингээд засгийн газрынхаа чөлөөт их үүсрүүдэд бүгдийг арилжааны банкн дээр хүүтэй байршуулчаад тэгээ хамгийн инээдтэй нэргээ та надад хараа. Сая Улаанбаатар хот 500 тэрбум төгрөгийн бонд гэдэг нэртэй өрийн бичиг гаргаад зээл авсан. Одоо $500 сая жилийн 775% хүүтэй зээл авч байгаа. Өөртөө мөнгөө хүүтэй байршуулж буцаагаад өөртөөгөө мөнгийг арилжааны банкны ашиг нэмсээр буцааж өөртөө зээл аваад байдаг байхгүй. Ийм гаж тогтолцоотой.